Сайн бацгаана уу хүмүүс. 6 дугаар ангийн Монголын хичээл эхэлж байна. За та бүхэндээ хичээлийн шинжилгээ баярын мэнд төргий. За өнөөдөр Монголын хичээлийн маань хамгийн ихний дугаар байна. Тэгэхээр өнөөдрийн сэдэв маань танилцуулгыг уншиж бичих гэсэн сэдэв байгаа. За тэгэхээр бид бүхэн танилцуулгын талаар хичээл орохоос өмнө юун төрөнд 6 дугаар ангид ямар мэдлэг чадвар эзэмшиж авах вэ гэдгийг товчхон танилцуулъя. За тэгэхээр бид 6 дугаар ангидаа алдартай хүмүүсийн захидал, намтар, өдрийн тэмдэглэл, үйл явдлын мэдээ, за богино өгүүлэлэг, үлгэр зэрэг ихийг уншаад задлан шинжлэх замаар хүүрэнцэн эхийн үндсэн шинжийг ялхан таньж мэдэх болно. За ингээд задлан шинжлэх явцдаа бид бүхэн жинхэнээр болоод жинхэнэ нэрийн нөхцлүүдийн талаар дэлгэрэнгүй судалж мэдэх болно. За та бүхэндээ амжилт хүсье. 6 дугаар ангийнхаа бүх мэдлэг агуулгыг амжилттай сайн эзэмших хаа гэж найдаж байна. За өнөөдрийн хичээлд орцгоё. За эхийн бүтцийн тухай ойлголтоо сэргээе. За ангийн тул бүгдээрээ их гэж юу хэлдэг лээ гэдгийг сэргээ сонцгоё. За тэгэхээр бид монгол хэлний хичээлээр их гэдэг үгийг ашиглахдаа төрөл бүрийн бичвэрийг их гэж нэрлэж байгаа. За тэгэхээр бичвэр мэдээллийн бүтэц гэсэн үг байна шүү дээ. За бүх төрлийн их дараах бүтцэд хамаарна. Эхлэл, гол, төгсгөл гэсэн бүтэц. Тэгэхээр альва ихийг задлан шинжлэхдээ эхлэл хэсэг, за мөн гол агуулга бүхий хэсэг, за хэрхэн яаж төгссөн төгсгөл хэсэг. Энэ гурван үндсэн бүрдэл хэсгийг маш сайн ялгаж унших хэрэгтэй. За бүгдээрээ дараах танилцуулгыг уншийе. За ангийнхтэй юуны тухай өгүүлсэн байна вэ гэдгийг маш сайн анхаарч хараарай. За инээд мут. За инээд мут гэсэн сонирхолтой гарчигтай их байна. За танилцуулга байна. Хамтдаа уншийе. За багшигаа унших явцад за мөн та бүхэн хамтдаа уншина. За ангийнхтэй сурах хүчиг байвал сурах хүчиг дээрээсээ хамт уншаад яваарай. За унших явцдаа эхлэл, гол, төгсгөл хэсэгт юуны тухай өгүүлсэн байна гэдгийг сайтар ажиглаж анхаарч уншаарай. Сайн байцгаана уу? Намайг Амар Баясгалан гэдэг. Миний нэрийг нагц өвөө маань өгсөн юм л та. Өвөө тайлбарлахдаа амар амгалан тайван сайхан байгаасай гэж амар бусдад инээд хөөр бэлэглэж дандаа баясаж яв гэж Баясгалан гэдэг үгийг сонгосон юм лээ. Тийм болохоор би дандаа бусдын сэтгэлийг сэргээх сайхан үг хэлж нэмсэглэж явдаг. Зарим хүн намайг инээд мут гэж дууддаг. Инээд мут гэхээр хэрэг баргийн юмд инээдэггүй хүн гэж зарим хүн ойлгож магадгүй. Үнэн дээр баясгалантай царайгаар нэмсэглэж явдаг хүнийг хэлдэг юм байна. Би энэ нэртэй дуртай. Яагаад гэвэл үргэлж баяр баясгалантай байх чинь үнэхээр гоё шүү дээ. Миний сонирхол хөгжим сонсох. Сэтгэлээр унсан үед хөгжилтэй дуу сонсвол сэтгэл сэрэгдэг. Чимээгүй бодол дарагдахыг хүсэх үедээ намоохон ая сонсдог. Ямар вэ? Дажгүй биш гэж үү? Би бас дуулах дуртай. Би сайн найзад нартай болмоор байна. Хэрвээ миний тусламж хэрэгтэй болвол хизээч хамаагүй хэлээрэй. Нэг багт орж ингэж уулзах болсондоо баяртай байна. За гэсэн байна. За тэгэхээр бид ч гэсэн 6 дугаар ангид буюу дунд ангид орж байгаа. За дунд ангид ороход шинэ хамт олонтой болдог, шинэ анги бүрддэг. Тэгэхээр шинэ ангид орохдоо өөрийгөө бас танилцуулах хэрэгтэй. За гэрийн даалгаварт багш нь өөрийгөө танилцуулж бичих ажлын хуудас бүхий даалгавар өгсөн байгаа. Тэгэхээр тэрэн дээр өөрийгөө танилцуулж бичихин тулд бас яаж хөвжил зүгээр юм байна гэдэг талаар сайн санаа авах хэрэгтэй шүү. За бүгдээрээ ажиглая. За энд зай орхисон байна. Энэ зай ямар зорилготой вэ гэж асуусан байна багш нь. За бас энд ч мөн адил. Тэгэхээр энэ зайнуудыг ямар зорилгоор үлдээсэн юм болов? За ихэнх хүүхдүүд маань мэдчихэж байгаа хаа. За мөн энд ингэж зай аван бичгийг юу гэж нэрлэдэг вэ? За хүүхдүүд маань багшийн асуултанд хэдийн хариулсан баг. Тэгэхээр энэ зайнууд маань
бид бүхэнд эхлэл гол төгсгөл хэсгийг цааглахад чухал үүрэгтэй. Бид бүхэн доголь мөрийг хараад энд эхлэл хэсэг байгаа юм байна. Энд гол хэсэг. За эндээс төгсгөл хэсэг нь эхэлсэн байна гэдгийг бид бүхэн шууд доголь мөрийг хараад анзаарч мэддэг. Тэгэхээр энэ зайнуудыг бид нэр доголь мөр гэж нэрлэдэг шүү дээ. За тэгэхээр бүгдээрээ дараагийн дасгал руу орцгоё. За дээрх танилцуулга хэдэн доголь мөрөөс бүтсэн байна вэ? Доголь мөр бүрийн цанааг тодорхойлон бичээрэй гэсэн даалгавар байна. За бүгдээрээ дэвтэртээ асуултаа бичээд мөн хариулцгаая. За тэгэхээр инэдмут ихтэр за 3 доголь мөр байна гэж үзэх юм бол доголь мөр бүрийн санаа юу байна вэ? За энэхүү хүснэгтийг хийгээд асуултаа бичиж аваад та бүхэн хариулаад бичээрэй. За багш нь бичлэг оруулж байгаа учраас амжихгүй байх юм бол та бүхэн бичлэгээ төр зогсоогоод за бичиж тэмдэглэж авах зүйлээ хийчихэд дараа нь бичлэгээ үргэлжлүүлэн үзээрэй. За эхний доголь мөрт өөрийнхөө нэрийн утга учирыг танилцуулсан байна. За мөн хоёр дахь доголь мөрт нь өөрийнхөө хоочин нэрийг танилцуулсан ба өөрийнхөө зан чанар болоод онцлогуудыг сонирхолтой байдлаар танилцуулж бичсэн байна. За харин төгсгөл хэсэгт нь өөрийнхөө хүслийг илэрхийлсэн байна. За та бүхэн магадгүй энэ хариулт нь багшийнхаас нь зарим үг хэллэг нь жаахан өөр байж болно. Тэр бол хамаагүй. Хамгийн гол нь утга санааг нь хурааж чадсан байна уу гэдгийг хараад аваарай. За бидний дараагийн унших сэдэв. За би шувуу сонирхдог гэсэн гарчигтай бас нэгэн өөр хүүхдийн танилцуулга байна. За тэгэхээр энэхүү ихийг уншаад мөн адил тухайн доголь мөр бүрийн утга санааг хурааж бичээд за мөн тухайн доголь мөрийг ямар шалтгаанаар бичсэн бэ? Тухайн хэсэгт байгаа тэр агуулгыг яг ямар зорилгоор бичиж байна вэ гэдгийг нэмэлтээр тайлбарлаж бичнэ. За та бүхэн ихэд зогсоож байгаад бичлэгээ зогсоож байгаад ихээ уншаад ажиллаарай. За уншаад дууссан байх гэж найдаж байна. За уншаад дууссан бол энэхүү хүснэгтийн дагуу та бүхэн хариултаа бичнэ. За эхний доголь мөрийн санаа ийм байна. За яагаад энэ доголь мөрт энэ зүйлийг бичих болвоо гэсэн шалтгааныг нь ард нь бичих нь. За төр зогсоож байгаад энэхүү хүснэгтэндээ хариулж чирээ. За үүний дараагаар багш нь сурагчид дээр байгаа өгөгдсөн мэдээллүүдийг харуулъя. За тэгэхээр та бүхэн шалтгааныг нь болоод доголь мөрөнд байгаа санаануудыг хэрхэн оновчтой бичиж чадсан байна вэ гэдгээ энийг хараад дүгнжиж болох юм. За та бүхэнд багш нь энэхүү хичээлийн доор хэсэгт ажлын хуудас гэх Word дээр хичээл оруулсан байгаа. Тэгэхээр тэрхүү ажлын хуудас буюу нэг нүүрэн дээр багшийнхаа бэлдсэн материалыг ажиллаад за энэхүү мэйл хаягийн дагуу явуулаарай. ssm18@gmail.com гэсэн хаяг байгаа. За тэгээд гэрийн даалгавраа багшийнхаа хаяг руу бичээрэй. За ажлын хуудсыг хэвлэж авах боломжгүй хүүхдүүд байвал та бүхэн дэвтэр дээрээ дараалалаар нь дугаараа тавиад ажиллаж болно шүү заяа. За ингээд бүгдээрээ дараагийн хичээлээр уулзтлаа баяртай. Дор бүрнээ даалгавраа хийгээд за мөн гэрийн даалгавар илгээхдээ мэйл хаяг руу маань хичээлийнхаа зургийг дарж явуулахдаа нэмэлтээр асуух зүйл байвал асуугаад яваад байж болно шүү. Багш нь боломжоор хариулаад тайлбарлаад хариу илгээх болно. За анхаарал тавьсан хичээлээ шимтэн үзсэн хүүхдүүдтэй бүгдд нь баярлалаа. Дараагийн хичээлээрээ уулзцгаая.